Кино эхлэх үед нэг ах эгч хоёр романтиклаж байгаагаар гардаг. Эгчийн хувьд ер бусын хүчтэй бөгөөд арслан бар шиг хүчтэй тус эгчийг Хвангөмжүү гэдэг. Харин түүний нөхрийг Камбонгүү гэдэг. Тэрээр өмнө нь банкны ажилтан байсан тул данс тооцоогоо төвөггүй хөтэлдэг. Тэдний нэг охиныг Намсун гэдэг бөгөөд багасаа л ээжхээ ер бусын хүчтэй төрдөг. Харамсалтай нь Кандон охинтойгоо хамт од харахаар Монгол руу аялах үеэр Намсун замаасаа төрж тэрээр аргагүй ихэн ганцаараа нутаг буцдаг. Үүний дараа Намсуны аав ээж хоёр салж тус тустай амьдарцгаагаар болдог. Энэ цагаас эхлэн Намсуны ээж охиноо хайсаар эхэлнэ. Тийхүүтэд дэлхийд даяар 12-оос 15 насны охтуудын дунд хүчний тэмцээн зохиовол охиноо олох болов уу гэж бодно. Одоогор үйл явдал 2013 онд үргэлжлэх бөгөөд манай Монгол улсад хаа нэгтээ бүхий тэмцээн зохиогдож байв. Гэтэл тус барилдаан дээр аврагтай барилдах өрсөлдөгч нь ердөө 10-аад настай бяцхан солонгос охин байв. Гэхдээ охиныг игдүүтэй хэмээн басаж болохгүй. Учир нь тэрээр нөгөөх ер бусын хүчтэй Кан Намсун билээ. Кан Намсун охиныг жирийн нэгэн Монгол айл олж үсгэжээ. Одоогор тэрээр нэрээч мэдэхгүй. Анх охиныг цагаан мөртөд давхин ирсэн тэр цагаас эхлэн энэхүү Монгол айл охиныг хүсгэжээ. Гэтэл нэг өдөр Намсун охины толгойд ээжийнх нь дуу хоолой сонсогдож охин өөрийгөө Кан Намсун болохыг мэддэг. Охин том болж эцэг ихтэй тустай сайн охин болж өсдөг. Энэ үед Каны гэр бүлийнхэн хүчний тэмцээнээ зохиосоор байдаг. Гэтэл нэгэн охин даруй 120 кг-ийн ачааг өргөснөөр тэмцээний ялагч болдог. Ээж нь охиноо олохыг дэндүүх хүссэн сэтгэл хөдлөлөөсөө болоод ялагчийг Намсун хэмээн эндүрдэг бол харин Каны гэр бүлийнхний хувьд Көмжүү бүсгүйгээс бусд нь бүгд охиныг Намсун биш хэмээн үл итгэнэ. Учир нь Намсуныг тэд хэдийнэ 10 гаруй жил хайснаас болоод Намсуны хувийн мэдээлэл олон нийтэд дэндүү ил болсон байв. Үнэн дээр жинхэнэ Намсун Монголд хөдөө гэртээ байсаар л Намсуныг гэртээ ороод ирэхэд нь үнэндээ аав ээж хоёр нь хамаг малаа зараад охиндоо онгоцны зардал хийж өгч гэр бүлээ хайхад нь тусалж байгаа нь. Намсуны хувьд тэрээр анхудаа онгоцон цун харь орныг зорхин тэрэ. Тийших цагтаа энэ үеэр зуршигч тээврийн онгоцнуудыг сайдар нийслэх хийх даалгаврыг авсан байв. Гэтэл энэ үед Намсуны суу ирсэн онгоцонд асуудал гарч ослын буулт хийлээ. Онгоц хэдийгээр амжилттай газардсан ч торомц нь ажиллахгүй байв. Зорчигчид өмөлдөж байх зур Намсун яралтай босон хурдтай яваа онгоцноос өндөр түвсрэн бууж онгоцыг зогсооно. Намсун маш их хүчийг ашиглах үед Хваны ээж тэрхүү хүчийг мэдэрч цаашлаад эмээн хүртэл мэдрэн цочин сэрдэг. Онгоц цосолтыг хүлээн зогсож байгаа юм шиг нэгээр онгоцын ширтэн зогсох нь тэрэ. Үүнийг нь хийшиг цагдаач мөн харан бэл гайхна. Хваны гэр бүлийнхэн хүчээ ашиглах үедээ бие биенийхээ хүчийг шуудхан мэдэрдэг. Тиймээс Хважи охин хүчээ ашиглаагүй байтал тэд хаа нэгтээ хүч мэдэрснээр хийх хурамч гэдгийг нь гадарлаж эхлэв. Зорчигчид гайлаар нэвтрэх үед хийшиг цагдаа Намсуны гар тийшийг шалгана. Улмаар хийшиг цагдаагийн энэхүү үйлдэл Намсунд огт таалагдаагүй тул өөрийн зүйлсээ хураалгахаас татгалзаж уурлав. Хийшиг Намсунд ээжийг нь олж өгөх хандлалт өгч түрхэн зур тайтгаруулдаг. Улс даяар Намсуны талаарх цуулгад гарч байх оронд Намсун түрээсийн байр олон сууршина. Тэрээр Намсуны эд зүйлсийг буцааж өгөхөөр уцаар холбогдсон ч Намсун уцаа авсангүй. Гэтэл Намсун түрээсийн байрны эзэн гэх эмэгтэйд холигдуулснаа саяхан ойлгож хоноглох орон иргүй болов. Одоо түнд пассворд холбоо барих гар утас гээд юу ч байхгүй. Тийхүү Намсун алхаад явж байтал хүмүүсийн майхныг олж хараад зүлэгтэй талбай дээр гэр барих санааг олов. Эргэн тойронд нь барилгын хаягдал байгааг харсан тэрээр гарын доорх материалаар өөрийн супер хүчийг ашиглан гэр барих нь тэрэ. Дараагаар нь байрны түрээслэгчид лөөрдүүлсэн талаараа цагдаад гомдол гаргахын сацуу хийшиг цагдааг хайж өөрийн эд зүйлсээ авахыг хүснэ. Энэ хооронд орон гэргүй хоёр хос Намсуны барьсан гэрийг хараад дотор нь хоноглохоор болдог. Хоёр хос эндээс холтыг хүсээгүй тул Намсун хажууханд нь яг ижил аргаар дахин нэг гэр барьж өгөхөр болдог. Тэд дайжгүй найзалж эхэлцгээв.
Тийшиг ажил дээр намсууныг хэрхэн байгаа талаар мэдэж авсны дараа намсууныг хайхаар гарна. Залуус шинхэн гэртээ ороод тухалж амжаагүй байтал хэсэг иргэд ирж нийтийн эзэмшилд дур мэдэн гэр барьсан талаар гомдлон буулгахыг шаардав. Иргэд тэдэнтэй дэндүү бүдүүлэг харьцаж байсан тул намсууны уур нь хурж толгоолоод байгаа нөхрийг угц татан холын хол шидчихэн тэрэ. Тиймхүү цагтаагийн газар баригдаад байж байтал хийшиг цагтаа цагаа олон хурж ирнэ. Тэрээр намсууны эд зүйлсийг буцааж өгдөг. Мөн тэрээр өөрийн гэрийг намсуунд заан өгөөд хэрэг гарвал хизээж хамаагүй очихыг зөвлөнө. Намсууны аав ээжийг олж өгч чадна гэдэгтээ итгэн баярлаж байгаа хийшиг цагтаа намсууны хараа ийм сайн гэдгийг яаж мэдхүлээд. Мөн Хуажа хэдийнэ намсууны гэрээ барьж буй юрусын бичлэг интернет орчинд цацгдсан байхыг хараад гэмтхэн гэлбэлзэн гэдэг шиг гэлбэлзэж эхлэв. За үүний дараа хурамч охин Хуажа найзуудын хамтаар намсууны гэрийг төвөөхээр болдог. Харин намсуу цагийн ажил хийхээр шийдэж олон анги зурлын туслах дүр тоглон сууна. Энэ үед хийшиг цагта Монголд 5 настайдаа алга болсон намсуу охины тухай мэдээллийг архивоос олж аав ээж нь хэн болохыг мэддэг. Гэвч хамгийн харамсалтай нь Хуажа охин көмжүүгийн сайхан сэтгэлийг ойлгохгүй намсуунд хохирол учруулах нь энэ. Улмаар сэтгэлээр шарх авсан хоёр хос энэ газрыг орхиж ухаар шийднэ. Хийшиг намсууныг тэдэнтэй явахыг хориглон гэртээ дагуулan ирдэг. Цагдаа нар намсууныг ирэг нураасан голд итгээд Хуажа болох мөн тэрээр охиноо хайж байгаа göмжүүгийн охин болохыг мэддэг. Үнийг мэдсэн хийшиг тэр даруй göмжүү рүү ярьдаг. Хийшигийн ачаар аав ээжигээ олсон Канамсуу. Хийшигийн хувьд намсуунд цэвэрхэн хувцас бэлэглэж аав ээжтэйгээ уулзахад нь амжилт хүсдэг. Дараа нь хийшиг уцаар ярьсны дараагаар онгоцны буудлын дээрээс хурааж авсан маскыг шалгаа үзтэл маск нь хар тамхи шингээсэн болох нь тодорхой болов. Тэрхүү маск нь усан дүрсэн даруйд шуудхан хар тамхин задардаг аюултай зүйл байв. Энэ үеэр нэгэн үл бүтэх эмэгтэй байшинд гал тавьсан хэрэг гарав. Гэтэл ээжтэйгээ цагт олон уулзахаар явж байсан намсууны анхаарал галт өмрийн улмаас орилж хашгирч байгаа хүмүүсийн чимээнд татагдав. Тэр даруй хэргийн газар ирэхэд байшин дотроос гарч чадаагүй хүүхдүүд уйлж байгаа харагдах бөгөөд намсуун цаг алдалгүй байшин дотор байсан хүмүүсийг аварч эхлэв. Энэ үед галт өмөр гарсныг мэдсэн көмжүүч мөн өөрийн охин намсуудад анхудаа харц тулгардаг. Энэ цаг үед ээж охин хоёр ийхүү олон жилийн дараа анхудаа учирч байгаа нь.